бичиж байгаа юм уу? Ямар гоё юм бэ? Чи асуудал биш шүү дээ. Дараа нь шүү дээ. Одоо энэ юу гэж бичиж байгаа вэ? Монгол. Компьютер дээр үсгийн фонтын яаж болгох юм бэ? Үсгийн фонт. Хэдийн анзын үсгийн фонт гэдэг вэ? Олон шүү дээ. Та нарт би нэг өөрийнхөө зохиосон шүлгээ уншиж үзүүлэх үү? За. Өнөөгийн нийгэмтэй холбогдлоо. Сайн муу харьцуулсан тийм нэг шүлэг зохиосон. За унших уу? Дээдсийн бахархалд Монгол түмэн дээхэн үед сайхан байлаа. Дэндүү сайхан байгаль ихтэй даан чиг удам төрлөх нутагтай дэлхийн цээжинд орших Монгол түмэн дэлхийн нийтээр уухалж байлаа. Дэмүүл хүртэл омгшж байлаа. 5 хөшөө малан багт төрлөх нут түмэн оршиж багт Монгол түмэн өөр дүмх мандан бадарна гэж ард түмэн хашгирч багт. Хөх толб Чингис хааны чинэлэг баян Монгол түмэн гэж хингэргэн зортол сонсч байлаа. Хилэн сухартал ухаалж байлаа. Тэгтэл бид юу хийж вэ? Тал дүүрэн бэлчдэг байсан 5 гүшүү мал 50 амгалан бэлчдэг байсан тэр сайхан ангаа амт тайж ба. Энд тийм тог өвлөрч эргэн тойронд нь хийсч орхон сэлэнг онон мөрөм ширхтгөж бахархлуулсан далаа ээж минь цаазын тавцан дахин зогсчихж минингийн тал хүүсийн гойд нь харь элхтний нутаг болох төгчөж омог төгөлдөр Чингис хааны онгоц ахиус болсон бурхан алдан уулаач ухан синдэж чатаан ширгээж талаар нэг өвлрүүлж том амирны нөхөөс олгож энэ амьдралд Монгол хүн битгий хэл залбин нохоо тогтохоор болж өрөө моцоглор сэлж аргалаа нүүрсээ сэлж айргаа спиртээр сэлж 10 төгрөгөм насаагруулж 20 төгрөгөм ногдор аягдж ард иргэд нь уурхайдаа дарагдж байгалийн гамшигуд нь бидэнд харьцаал. Ойргон мос улс төрчдийн голын долоолгүй өөрөө өөртөө хумсартаа хандж үрзүүлэн Монгол улс аврыг. За нэг юм шүлэг байна та. Их гоё баг харилсан. Гоё хөвгтэй шүлэг зохиож байна. Тийм байна. Ними имзэгсэдээр хүндсэн. Тэгэд өөрийнхөө үгээр хатуу ширүү өмнөд илээ орсон байна. Шууд шалгуу галзсан. Сайн муу харьцуулах гэж би энэ шүлэг хийсэн.